Google-ийн хамгийн хүчирхэг видео өсгөгч модель болох Weog танилцуулж байна. Энэхүү модель нь таны төсөөллийг бодит мэт өндөр чанартай видео болгон хувиргах чадвартай. За ингээд миний бэлэн промпт гуулаад эмчээ тавьсан промптын мандад өөрийнх нь зургийг оруулж өгсөн байгаа. За заавал нөгөө аватар буюу дүр оруулах хэрэгтэй. Манай номын санд сурагчдад хэрэгтэй олон төрлийн ном байна. Энэ ном чамд яг тохирно. За гих мэтлэнгээр ингээд видео надад үсгэн. За би дахиад промпт оруулъя. За гоё тохижуулсан дэглэгээдээ юу юм. Сургалтын менежерийг хэсэглэж байна. За бүгдээрээ сургалтын менежерийн төвтөрхийг энэ дээр оруулъя. За ингээд оруулсангуудаа би бас өөрийнхөө зургийг ашиглаад за промптаа генерate хий. За тэгээд энэ хооронд бүгдээрээ бас дахиад өөр дүр бэлэн дүр байвал за энэ болохоор за захирлын маань юу харагдаж байна. За захирлыг бас бүгдээрээ тооцож үзье. Тэгээд генерate хийж юм те. За тэгээд тэр хооронд бүгдээрээ бэлэн шууд хуулж оруул промптуудаа бас харж иж болно. За энэ болохоор гоё төгссөн. Тэрний санаад энэ эрдэнэчдүүд үнэхээр одоо яасан. За бишээгээ бас ишээгээ яваад энд олон промпт бэлдсэн байгаа. За энэ болохоор боловсролтой хэмжээ имижийг анзаарч зориулсан стандартыг судалцгаая гэж байна. За ингээд энд бол нөгөө Монгол гэртэй Монгол орчныг харуулсан промптууд байна. Тэ. За гих мэтлээ. За бүгдээрээ бид сурагч төвтэй сургалтыг идэвхтэй сургалтын аргаар амжилттай явуулах бол. За харцгаая. Бид сурагч төвтэй сургалтыг идэвхтэй сургалтын аргаар амжилттай явуулах болно. Сайн байцгаана уу? Танд баяр хүргэе. Хамтдаа хийх. За ингээд. За дараагийнх нь хэдүүлээд бол энэ Монгол гэртэй тий. Монгол дээлтэй энийг оруулж ирээ. За ингээд туулаа. За генерate хийлээ. За одоо би ингээд Монгол дээлтэй болох нь байна. За хүлээж хоорондоо бүгдээрээ бас промптуудаа танилцчихъя. За ер нь өгсөн санаагаа бичнэ. За таад ингээд ерөөдөө нэг бүтцийг харж хэрэгтэй. Энэ өгсөн санаагаа эхлээд монголоор бичиж өгсөн байгаас. За тэгээ монгол тайлбараа ингээд одоо дүүрэн, орчин нь тий уур амьсгал нь, камерын хөдөлгөөн гэх мэтийг тооцож энэ дөрвөн төрлийн зүйлийг заавал бүтцээр бичиж өгөөд үүнийгээ болж өгвөл Google Translate орчуулад зүгээр. За ингээд дараагийнхаа видеог харцгаая. За 32 хүнтэй байгаа юм байна. За ингээд одоо шийдвэл энэ ч юунад байгаа. Дандаа би нөгөө цагаан сараар бас хийж ийсэн. За энэ химийн лабораторийн байна. За компьютерийн комитийн промптууд байна. За ингээд промптуудыг бэлдээд ингэ бичиж ийсэн. Ингээд өөрөө промптаа өгүүлээд өгсөн санаагаа монгол тайлбараар бичээд тэгээд энд нь орчуулуулаад тавиад шууд хуулж авах. Ингээ өөрөө бэлтчих хэрэгтэй. За одоо бүгдээр харцгаая. За энэ одоо цагаан сараа дээдэлж ахмадаа хүндэлж. За цагаан сараа дээдэлж ахмадаа хүндэлж золгоцгоё. Ингээд энэ миний настай дүрийг нь гаргаж өгөөд бас гоё тооцоолт юм ингэсэн байна. За ингээд V3 дээр бүгдээрээ юу яах? Промптаа хэрхэн оруулъя? Дүрээ хэрхэн бүтээхийн гэдэгтэй танилцлаа. За тэгээ энэгээр бол аватар буюу voice оруулах, одоо энд нас хөгжим зохиож оруулах. За тэгээд энэ рекординг хэсэг байна тий. Дээрээс нь текст бичиж оруулж болно. За тэгээ би энэ дээр нь болохоор одоо шилжүүлэлт би нэг өөрийнх нь нэрийг оруулчих болно шүү дээ тий. За багшаа юм дээр ч гэх юм тий. За энэ бол эсвэл цагаан сар тий. Цагаан сар. За тэгээ цагаан сарын энэ дээр нь өнгийг бас ингэж өөрчилчих болно тий. Цагаан сар. За цагаан сарын ингэ бичиж байгаа чинь. За энэ дээр нь болохоор
За тэгээд яачи. За энэ бол тэгээд багш нарын өрөөж юм. За эсвэл сургуулийн менежер тэрч гэдэг юм. Нэрээ өгч болно. Сургуулийн менежер. За ингээд яагаад их боломжтой. За ингээд. За энэ дээр нь болохоор одоо намын санч тий. Намын санч. За энэ дээр За ингээд хөөрхөн өөрсдийнхөө дүрийг бүтээгээд видео богино 8 секундын видеонуудыг одоо ингээд үүсгэх юм бол за 3-ыг үүсгэх юм бол 8 секунд чинь 8 3 24 секунд болно. За ингээд 10-ыг За ингээд миний бэлэн промптуулаад эмчээ тавьсан промптын мандаад өөрийнхөө зургийг оруулж өгсөн байгаа. За заавал нөгөө аватар буюу дүр оруулах юм. Тэгээд манай номын санд сурагчдад хэрэгтэй олон төрлийн ном байна. Энэ ном чамд яг тохирно. За гих мэтлэнгээр ингээд видеонуудаа үүсгэн. За би дахиад промпт оруулъя. За гоё тохижуулсан дэвлэгээтэй юу юм. Сургуулийн менежер юм хэсэглэж байна. За бүгдээрээ сургуулийн менежерийн төвтөрхийг энэ дээр оруулъя. За ингээд оруулангуудаа би бас өөрийнхөө зургийг ашиглаад за промпт генерate хий. За тэгээд энэ хооронд бүгдээрээ бас дахиад өөр бэлэн дүр байвал за энэ болохоор за захирлын маань харагдаж байна. За захирлыг бас бүгдээрээ тооцож үзье. Тэгээд генерate хийж юм те. За тэгээд тэр хооронд бүгдээрээ бэлэн хурж оруул.
прантуудаа бас харж иж болно. За энэ болохоор гоё төгссөн. Тэрний санаад энэ эрдэнэчтэй бол үнэхээр одоо яасан. За бишээгээ бас ишээгээ яваад тэнд олон прант бэлдсэн байгаа. За энэ болохоор боловсролтой хэмжээ аюулчийг анзаарч золиосын стандартыг судалцгаа хийж байна. За ингээд энд бол нөгөө Монгол гэртэй Монгол орчныг аюулсан прантууд байна. Тэ. За их хэмжлэг. За сурагч төвтэй сургалтыг идэвхтэй сургалтын аргаар амжилттай явуулах бол за харцгаая. Бид сурагч төвтэй сургалтыг идэвхтэй сургалтын аргаар амжилттай явуулах болно. Сайн байцгаана уу? Танд баяр хүргэе. Хамтдаа хийх. За ингээд. За дараагийнх нь хэдүүлээд өгвөл Монгол гэртэй тий. Монгол дээлтэй энийг оруулж ирээ. За ингээд туулаа. За хэмжээ хийлээ. За одоо би ингээд Монгол дээлтэй болох нь байна. За хүлээж хоорондоо бүгдээрээ бас промптуудаа танилцчихъя. За ер нь өгсөн санаагаа бичнэ. За таад ингээд ерөөдөө нэг бүтцийг харж хэрэгтэй. Энэ өгсөн санаагаа ихлээр монголоор бичиж өгсөн байгаас. За тэгээ монгол тайлбар ингээд одоо дүүрэн, орчин нь тий уур амьсгал нь, камерын хөдөлгөөн гэх мэтийг тооцож ийм 4 төрлийн зүйлийг заавал бүтцээр бичиж өгөөд үүнийгээ болж өгвөл Google Translate орчуулад зүгээр. За ингээд дараагийнхаа видеог харцгаая. За 32 хувьтай байгаа юм байна. За ингээд одоо шийдвэл энэ ч юунад байгаа. Дандаа би нөгөө цагаан сараар бас хийж исэн. За энэ химийн лабораторих байна. За компьютерийн комитийн промптууд байна. За ингээд промптуудыг бэлдээд ингэ бичиж исэн. Ингээд өөрөө промптаа өгчөөд өгсөн санаагаа монгол тайлбараар бичээд тэгээд энд нь орчуулуулаад тавиад шууд хуулж авах. Ингээ өөрөө бэлтчих хэрэгтэй. За одоо бүгдээр харцгаая. За энэ одоо цагаан сараа дээдэлж ахмадаа хүндэлж за цагаан сараа дээдэлж ахмадаа хүндэлж золгоцгоё. ба ингээд энэ миний настай дүүрийг гаргаж өгөөд бас гоё тооцоолт юм ингэсэн байна. За ингээд V3 дээр бүгдээрээ юу яах? Промптаа хэрхэн оруулын, дүүрээ хэрхэн бүтээдгийг гэдэгтэй танилцлаа. За тэгээ энэгээр бол аватар буюу voice оруулах, одоо энд нас хөгжим зохиож оруулах. За тэгээд энэ recording хэсэг байна тий. Дээрээс нь текст бичиж оруулж болно. За тэгээ би энэ дээр нь болохоор одоо шилжил би нэг өөрийнхөө нэрийг олчих болно шүү дээ тий. За багш юм дээр ч юм тий. За энэ бол эсвэл цагаан сар тий. Цагаан сар. За тэгээ цагаан сарын энэ дээр нь өнгийн бас ингэж өөрчилчих болно тий. Цагаан сар. За цагаан сарын ингэ бичиж байгаа чинь. За энэ дээр нь болохоор за тэгээд яачих. За энэ бол багш нарын өрөөч юм. За эсвэл сургуулийн менежер тэрч гэдэг юм нэрээ өгчих болно. Сургуулийн менежер. За ингээд яагаад их боломжтой. За ингээд. За энэ дээр нь болохоор одоо намын санч тий. Намын санч. Намын санч. За энэ дээр томболчтой энэ намын санч. За ингээд хөрхөн өөрсдийнхөө дүрийг бүтээгээд видео богино 8 секундын видеонуудыг одоо ингээд үүсгэх юм бол за 3-ыг үүсгэх юм бол 8 секунд чинь 8 3 24 секунд болно. За ингээд 10-ыг